Мерсикор Монгол олон улсын байгууллага нь малчид болон хөдөөгийн эдийн засагт тохиоход зуудын эрсдэл, зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулахад орон нутгийн иргэдэд туслах замаар мал маллгааны тогтолцоог урт хугацаанд тогтвортой байлгах, мал сүрэгтэй холбоотой нөхөн сэргийх үйл ажиллагааг төлөөлөж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гамшигын эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд иргэдийн амжиргааг хамгаалах, нөхөн сэргийхэд туслах зорилгоор тэтгэлэг олгох төслийн уралдааныг зарласан бөгөөд уралдаанд нийтдээ улсын хэмжээнд 90 гаруй төсөл, Ховд аймгийн зорилттой 7 сумаас 8 төслийн санал ирүүлснээс 2 төсөл шалгарсны нэг нь Булган суманд байрлах улсын нөөцийн салбарын өвс тэжээлийн агуулгын засварын ажил байсан юм а. Булган суманд байрлах улсын нөөцийн салбарын өвс тэжээлийн агуулгын засварын ажлыг нийтдээ 50 сая төгрөгөөр тус сумын хөх тохой компани хийж гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өглөө. Анх 1971 оны барилга байсан. Нэлээд муудсан, дээвэр усгоождог, шал байхгүй, тэгээд цонхнууд байхгүй, таслахаа нэмж хийсэн. Ийм барилгын засварын ажил хийлээ. 2 хаалгын шинээр засвар хийлээ. Тэгээд дундуур нь тэжээл өвс хоёрыг тусгаарласан хаана урьж өглөө. 1400 м2 дээврийн засварын ажлыг хийлээ. Тэр чигт нь будлаа. Усгоож ичсэн юунуудын бүгдийг засварлаа. Тэгээд 700 м2 шал зэмдэлсэн тэжээл хураах талын 35 ширхэг тэжээл хураах подон хадаж өгсөн. Ингээд төслийн үйл ажиллагаа сайхан боллоо. Ингээд хамтарч ажилласан явдалд их баяртай байна. Тус сум дэх улсын нөөцийн салбарын өвс тэжээлийн агуулга нь зэрэгэлдэх Алтай, Уянчим, Өст, Мөнхайрхан зэрэг сумдын нөөцийн өвс тэжээлийг хадгалан хамгаалдаг бөгөөд олон жилийн ашиглалтын явцад хуучирч муудаг төрхөн зургийн борооноор л тусаал божиж баггүй хохирол бий болдог байсан бол одоо хадгалж байгаа өвс тэжээлийг хорогдол үе чанартай хадгалж малчтын гар дээр хүргэх боломж бүрдлэх хэмээн үзэж байна. 1971 онд анх одоо хоршоол гэж байхад бол байгуулагдсан нөөц хэсгэлээд за 36 жилийн дараа өнөөдөр бас олон улсын Мерсикор байгууллагын одоо ханд тусламжаар засвар гэгдэж өнөөдөр ашиглалтанд орж байна. Энэ одоо манай 15 сум, Ховд аймгийн Булган сум, Уян сум, Алтай сум, Мөст сум, Цэцэг сумын одоо нөөц бол Булган сумд байдаг. Ингээд энэ өвс тэжээлийн одоо нөөц тэжээл өвс хадгалах зориулсан хэсгэлээд байгаа. Ингээд сүүлд бол нэлээд одоо дээврээр нь усгоождаг хаалга цонх нь одоо эвдэрс хагарсан ийм байдалтай байсан. Засвар хийгдэг байхад гарч ирсэн хүндрэлүүд маань болохоор одоо энд өвс тэжээлийг одоо хадгалах үед салхи шороо орж одоо нэг 30-аас 40% нь ерөнхийдөө малчтын гар дээр очиход шаардлагатай. Мал өвс тэжээл итгэхэд ерөнхийдөө хэцүүс. Одоо ингээд иймэрхүү байдалтай болсноор цаашдаа 100 өвс тэжээл маань малчтын гар дээр очиход бэлэн болсон байна. Ингээд энэ хүн төслийг хэрэгжүүлсэн байгууллагата баярлалаа гэж л та. Төсөл болохоор 2017 оны 4 сарын 17-наас 6 сарын 17 оны хугацаанд 80 хоногийн хугацаанд хэрэгжсэн. Манайх бол яг хугацаанд ажиллаа төлөвлөсний дагуу хийж гүйцэтгсэн. Тэгээ өнөөдөр энэ үйл ажиллагаа бүгдийг хүлээлгэж өгч байна. Тэгээд ингээд дэмжиж ажилласан Мерсикорынхаа байгууллага цаашдынх нь үйл ажиллагаанд бас амжилт хүсье. Булган сум дэх улсын нөөцийн салбарын өвс тэжээлийн агуулгын засварын ажлыг хөх тохой компани 80 хоногийн хугацаанд засварлаж энэхүү хүлээлгэн өгч байна. Засварын ажлыг амжилттай хийж гүйцэтгсэн хөх тохой компани болон энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд хамтран ажилласан Булган сум дэх гал унтраах аврах 38 дугаар ангийн хамт олонд Мерсикор Монгол олон улсын байгууллагаас талархал гардуулж ажлын амжилт хүслээ.